Хүч чи явах нь уу? Явъя даа. Гиснээс маргааш юу их амралтын өдөр штэ. Ойрхон тэрэлж мэрэлж шүү гарч агаар салхинд гарах уу? Наад энэ маргааш хүүтэйгээ ойлаа агаарт гарна. Хүүгээ агаарт гарах. Хинтэвэ. Тэр ойлгоно явчих штэ. Юугаар? Автобусаар. За баяртай. За баяртай нэт. Сонсноо. Юу? Хөөрхий дөө. Энэ маань ямар өрөвдмөр юм бэ? Хин жаргал уу? Тийм. Яасан? Чи автобусанд хүүхдээ тэрвэрээ тэгээд маргааш салхинд гарна гэж штэ. Чааваас та машин тэрэггүй хүн ч одоо ямар хэцүү юм бэ? Наас нь сая таксины мөнгө өгдөг гэж маргааш та ядаж таксинд суугаад агаар салхинд гараа. Ямар өрөвдмөр юм бэ? Тэр жоохон амтныг дагуулаад л ёо. Үгүй. Чи ч одоо зүгээр мөрөөрөө хүүхдээ салхилуулах чаа үнийг юунд нь амар өрөвддгийг. Ясээ автобусанд суусан хэрэг тийм өрөвдмөр аваад ам уу? Юу нь өрөвдөд байгаа? Ингээл хүүхдээ автобусанд Цаашгаа. Үгүй илээж хэлж байгаас нөхрөн заа үдээ хүүхдээ агаарт гарахын тулд автобусаар явж юу тийм өрөвдмөр аа. Мөрөөрөө байгаа хүнийг тэгж авчирж өрөвдөхөө бойл. Солиорцсон ч. За чи маргааш юу хий? Йоо, нас брэм өсчөөд бүтэн үхэр эцэн чадхаар байр би. Хурчиж одоо яг уучлаарай. Хүүшээ мэдүү. Чи их танихгүй байгаа мó? Сайн байна та. Чи болдаахын охин мөн үү? Мөн штэ. Үгүй. Энд юу хийж байгаа миний дүү? Өдөө нь харин хичээл хайж байгаа нэг цагийн ажил хийгээл тий. Оо, оюутан болсон уу? Аа. Хэдээр хүрсэн миний дүү? Ирэх жил хоёртоор надад нэгээ төгсгөл. За 100 танахаар очно миний дүү. За баярлалаа. Тэгээрээ та. Энэ охин ч манайхад гайгүй ойрхон төрлийн охин байгаа юм шүү дээ. Манай нутгийн болдаах охин баггүй юу? Тийм үү? Ямар хөөрхөн тийм. Би тэгэд элчин биш дээ. Ерөөс ингээл айлаасаа гуруулаад найл дундлын охин нохгүй юу? Тэгэд аав маав мянгад ч дээ. Одоо охин нөгөө гайгүй ивэл гайгүй ямар юм. Үгүй тэгэл одоо малчин залчин хүмүүс ч одоо тэгэд хөөрхий байнгын орлоготой байхгүй юм чи нэрэж одоо хүүхдний ингэж явж явах нь аргачгүй ч юм уу одоо шалж авахудаа зуралдаад чааваас та байцан саяны хитэ хэрэглээний хитэн төгрөгч өгдөг вэ ч юу ямар өрөвдөмөр юм бэ яс сайн ярих юм бол бас төрөлхийнх юм байгаа юм штэ бид чи яана ямар янчка Чи одоо юу нь өрдөд байгаа юм чин зүгээр хөөрхөн хүүхэд хичээлийн хаажгаар ажил хийж нээж авдаа тусалж ийн өөрийнхөө хэрэгцээнийхээ мөнгийг л олж байгаа юм биш. Энд одоо юу нь өрөвддөг. Тэглэж чи оюутнууд ч уусаа л одоо бүгдээрээ цагийн ажил хийдэг үсттэй. Ээж аав нь малчин байна уу? Ээж аав нь одоо тэр бүр янз бүрийн том мэрэгжилтэй ч юм хамаа бүгд ажил төрөл хийдэг үсттэй. Чи ч гэсэн оюутан байхдаа ажил хийж лээсэн мэт. Тэр юу нь өрөвддөг хүн харин ажил төрлөө сонгоод өөрөө олоод ингэ хийж яах. Тийм байна. Арчаад өгтөө. За тэгээд яг үхрээ идэхгүй гахаа идэв. Хүй янтга. Энэ хараа жаргалын төрсөдрөөр үлстэй гоё юм шүү. Ваа, шангалтай ч юм. Нэг авч өгж явах угаасаа юм чанартай маад өгч зүгээр юм шүү. Энэ нартай. Тий. Өмнө хийдэг нь үү? Энэ л юм байна. Өөх. Бас хурган үнэтэй. Юу гэтэ энэ айгу үнэтэй юм шүү дээ. Миний найз зүгээр үү? Юу зүгээр штий. Жаргал угаасаа энийг хараад байсан яав л гэж дээ яасан. Гүү тэр талаас биш. Найз нас юу яах ч хамаагүйс өрөвдөхгүй юу бас. Найзаагаа бодвол арай цалин багадаг юм байна. Бас 2 хүүхэдтэй юм байна. Тэг одоо ийм үнэтэй юм хүмүүс одоо шууд майгаал мөнгөний гаргал чамд санхүүгийн дарамт очуулах юм л би найз нас бодоод байгаа юу. Найз нь юу яах вэ? Хийхийг нь гаргаад чи зүгээр карманд байгаа л өгч. За юу штий янчка. Жаргал чинь чиний ш найз миний ш найз магаас тэггүй найздаа нэг өнөөдөр надад нэг ийм аваад өгчих сэтгэл байна штий. Би чам өрөвдөхгүй да энэ мөнгөөрөө хүүхдүүддээ юм аваад оруулах гэд. Үгүй. Чи юусэн намайг өрөвдөх хэрэггүй. Найз нь хүүхдүүдээ ч юм авч өгөн, жаргалт ч юм авч өгөн. Бүр чиний төрсөн өдрөч найз нь чамд ийм аваад өгнө штий. Чи зүгээр шаалт ийм сэтгэлээ битгийж илээ. Нам найз байцаа өрөвдөх юм шаардлагагүй штий. Найзхан төрсөн өдрөөр тэгвэл энэний улаан өнгөтэй. Албан тасалгааны цонхоор амьдрал сайн харагдана гэж байна штий. Ирж яваа цагаа гэж гадаас гоё юм шүү. Юу сайхан ба. Хөөрхий дүү тэр имээ одоо торондоо юу хийцээ явж байгаа юм бол. Иш тэр ямар өрөвдөмөр юм яам би дуугаач хэрцээ явж штий. Хүүе тэр гудамжны цог хардаг гудрах туссан юм уу ямар өрөвдөмөр юм бэ. Үгүй яг мөндөө. Хүй чи тэр шарпалтай тохныг харж гинүү? Тэр. Модны ажил. Болроо агаастай манай нүгэн анги. Хөөрхөн болроо юу? Хараач тэ одоо шүр хөөрхнөө болоод хөөрхий болроо болж тээ. Чи нэрээ сонссон уу? Болроо байдаг л барааны самтаа суусан юм шиг байгаамаа. Үгүй манай болроо ямар хөөрхөн байлаа.
10 жил хамгийн одоо охин байлаа штэ. Өө өстө бүх банд дээр араас нь гүйл өстө нүд хүмсэг болсон өстө хасын сайхан цагаан царайтай. Тим хөөх охин байлаа штэ гэсэн чинь. Өө тэр нөхөр нь тэр хардаа. Эдээ хөөрхийн одоо маникюрныхын мөнгийг өгч чаддаг юм болоо да энэ залуу бол манай болдроо болох ёстой мөнгө төрөхтэй янзын залуутаас уул суун штэ гэсэн чинь ийм л үүдээ суудсан байна. Йоо ээжка. Чамд юу нэг өрөвдөхгүй хүн гэж алгаа. Баян хүн байсан ч өрөвдөн, гутлаач ирсэн байсан ч өрөвдөн, гутлаач ирээгүй хүн ч өрөвдөн. Чи ч юу хараа зүгээр мөрөөрөө явж байгаа хүмүүсийг өрөвдөд идэв юм би. Гэхдээ тэгэхээр чинь энэ хүмүүсийн сонголт энэ хүмүүсийн хувьд байгаа өөрсдийн ханал амьдрал шүү дээ тийм биз дээ. Үүндээ чамаг өрөвдөг үл чиний ингээл мэрэгжил цалин цав гэж ярил өрөвдөд ивэл ямар юм чам ч гэсэн ер нь тухгүй л үсттэй. Чи ер нь хүний хувь тавилан сонголтыг бас жоохон хөндлөж юм. Дандаа л өрөвдөд юм. Болроо гэрс. За болроо хайр сэтгэлээрээ суусан. Яа бүр өөрийгөө өрөвдөж штэ чам цагнуулаад байж байгаа ч. За явлаа.